Hi guys, та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Дараагийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр би амраад та иддэг жоохон буу алъя гэж бодоод тэгээд нэг сонинж гэх юм уу имэнэлтэй ч юм уу инэттэй ч юм уу нэг тийм түүхээсээ хуваалцъя гэж бодлоо л да. Тэгээд та идэд бас сэрэмжлүүлэх үүднээс тэгээд ер нь бол ухаантай хүмүүс чинь тэн хүний алдаан дээр суралцдаг гэдэг шүү дээ. Гэтэ яг өөрөө нэг тэнийг минь гэж байгаа биш л дээ. Ер нь бол миний бас хин нэгэн сэрэмжлээ алдаан дээрээс минь битээ алдаасаа гэсэндээ тэгээд өөрөө гонхтой түүхээс хуваалцъя гэж бодлоо. Тэг яг энийг зарим хүмүүс сонсоод ямар тэний юм бэ гэж бодож магадгүй. Гэтэ зүгээрээ. Тэгээ бас бичлэгийнхаа өмнө хэлэхэд гэрийнхэн хэрвээ үзэж явах юм бол бит хоёр одоо зүгээр шүү тэр үе гоё даваад гарцсан. Тэгэхээр та эдмэн бит хоёртой битээ санаа зовоорой. Бит хоёр чинь нэг тиймхэн юмн дээрээс тэгэл нэг сэтгэл санаагаар унаад тэгээд идэх хүмүүс биш болохоор санаа зовлохөө байж болно гэж хэлье. Тэгээд бол энийг би ингээ мэрэгтдээ сууж агаад хамт ярэ гэж бодчихсан байхгүй юу. Тэгээд төвчлэгөө өөрөө бичлэх эхлүүлчлээ. Амарж байгаа дээрэ гэж бодоод. За яасан бэ гэхлээр бит хоёр 2 сарын өмнө хэртээ машин авъя гэж бодоод тэгээд гинт жоохон ер нөгөө нэг мэрэгдийн ажиллаа газар нь яг гэрээс ерөнхийдөө нэлээд зайтай байдаг. Тэгээд тийшээгээ автобус метро явахгүй тийм жоохон уул руугаа байдаг. Тэгэхээр ялцчихгүй нэг тийм машинтай байж аж явахаар газар байдаг байхгүй. Тэгээд бит хоёр за өөртөөхөө бололцоонд харуулад хөрхөн жижигэн тийм машин авчиа гэд. Яг бүр амар тийм хямдхан биш ч гэсэндээ ерөнхийдөө нэг өөртөө бол 3,500,000 ч юм уу 3,500,000 вонд багтаагаад тийм машин авчигээ төлөвлөжсэн байхгүй. Тэгээ мэргэд ерөнхийдөө бол ингээл танган интер дээрээс машин зарж байгаа газруудаас ингээ хараад судлаад байжгаад яг нэг тэр орой 4 сая гээд яг нэг тийм машин байна гэд. Тэгээд мэргэдийн ер нь авъя гэж бодчихсан машин байна. Тэгээ хоёлаа энийг авчи. Тэгээд бит хоёр өөрсдөнд нэг 3,500,000 байсан байхгүй. Тэгээ тэрэн дээрээсээ ихчээсээ 500,000 зээлч мэлээл тэгээл бүр яг тулгаал 4 сая болгоод өөртөндөө баг мөнгөгүй шахуу үлдээд тэгээд за замартаа ч тэгээд машинтай болоод угаасаа ажилдаа явах гэж л авч байгаа юм чинь гэж бодоод тэгээд угаасаа нөгөө хүн нь тэр машин нөгөө нэлийн хол хотод байдаг. Тэгээд тэр үед ч орой болчихсон байхгүй. Тэгээд нөгөө дуудлан жолоочд хөргүүлжээ. Тэгээ манайхаа хаягаа явуулчих. Тэгээд бит хоёр юу яагаад он за гэл ерөөс ямар ч тийм нэг сэрэмжлэх бодол бит хоёрын хинийхэн ч толгойн төрөөгөө заяа. Тэгэл ихчээсээ мөнгө зээлээд шууд очиод юу бэлэн байсан мөнгөө дансруугаа хийгээд тэгээд нөгөө өнөргөө явуулсан. Тэгээ нөгөө хүн чинь яг бит хоёрт ингээд нөгөө машиныхаа бичиг баримтын зургийг өөр хүн бичиг баримтын зургийг явуулаад дансныхаа нэр мэртнийг таарад тэнгүүтээ тэр нөгөө жолооч хөлсөн гэд одоо нөгөө дуудлан жолооч хөлслөөд тэр машиныг тэр хотоос бит хоёр дээр авчирна гэсэн хүний дугаар муугаарыг явуулаад ингэсэн байсан болохоор ямар ч тийм нөгөө сэрэмжлэх бодол ерөөсө төрөөгүй байхгүй. Тэгээд за гэл уус солонгосчууд чинь ямар хариуцлагатай ямар юу хүмүүс лэмэлээ гэл ингээл амар бодлоо за маргааштай хоёлаа гоё машинтайгаа явах нь муухан чи намайг орой ирж аваарай гэл ингээл амар лаглаг юм яриад тэгэл мэрэгдэж шууд онлайнаар юу ягаал машины даатгал захиалал ёо бит хоёр чинь амар хурдан үйл явц болоод тэгээд тэр машин ирэх цаг нь болохоор нөгөө хүн бит хоёрт хэлэхдээ за одоо нэг цаг 30 минутын дараа очихоор байна гэлтгсэн. Тэгэл бит хоёр лөө байсан гэл нөгөө нэг юу муугаа байшлаа явуулаад тэгж мэгээдсэн. Тэгж яагаад бүр 2 цаг өнгөрлөө байдгүй. Тэгээд за одоо тэгвэл нэг залгая да иржил байгаа хэлгүүдээгээд зааж юм уутах. Тавьшраатах. Иржил байгаа хэлгүүдээгээд тэгээд тэгсэн чинь залгсан чинь уцаа авдгүй. Би тэгэл яг нэг нөгөө юм бодохгүй за тэг иржил байгаа л хөөгээ бодцсон. Тэгээ мэргэд болохоор нэг жоохон сандарсан юм шиг царай гаргал суугаацахгүй нэг ингэ чимээг болцсон. Би яасан нөгөө нэг машин чи яаж ийн хаана явж ийн гэхгүй
Ирж жагаад гэлэн ганц хоёр өгөр хариулал хөрх юмда. Тэгж жагаал гараал явлаа. Гадаа гараад хувцас өмсөлгөнд хүү яасан гэлээ би заад машин нэр цагаан байлгүй гэсэн чи. Тэгэл буцаж орж ирэл дахиад нөгөө залгаал бүр спикер дээр тавиал хуцаа авахгүй. Дэлхүү наач хуцаа авахгүй юм гэсэн чи харин тэ хуцаа авахгүй юм гэл. Тэгээ би бас сандраал хүү наатах чи арай гэл тэгэл бит хоёр арайгүй л үүдээ гэл. Тэгж жагаад мөрөд дахиад гараа ивсэн одоо нөгөө нэг яг гадаа ирсэн байгаа болооч гэж бодоол гарахгүй. Тэгээл угаасаа хэрэгүүл байгаа юм чи. Тэгээд юу яагаад тэгсэн чинь нилээн дуудуулж байгаа нөгөө хүн уцаа авсан заяа. Тэгсэн чи бүр юу гэсэн гэж машин чи одоо танай гэрээ ойр хавьд очсон байгаа. Тэгээд юугч л амар сони юм ярьсан. Ингээд одоо нөгөө нэг тойр дахиад 4 саяыг явуулж иж байршлыг хийхгүй болвол болохгүй байна ч гэлөө нэг тийм сони юм яриад тэр үед тэгээ бит хоёр шууд ингээл дон гэл ухаарч хамчаа. Энд чи одоо нөгөө юу вэ штэ. Boys fishing гэдэг одоо байдаг штэ. Солонгост айгуу одоо түгээмэл байдаг. Яг тэр нь болчлоо. Бит хоёр ингээд леверд болчлаа гэл ёо. Тэгэл бүр ингээд би ч бүр год өсөрч басаал өмдөө өмсөөл ёо хоёлээсээ цагдаа газарлаа ёо гээл. Яа тэгэл бит хоёр гараал юу яа тэр чин бүр орой 9 өнгөрч исэн юм чин бараг 10 болж исэн. Тэгээд тэгсэн чин цагдаа газарлаа гээл. Тэгэл гадаа яг нэг тийм зүгээр айлан гадаа зөксөжсэн нэг тийм цагдаа машин байсан байхгүй. Тэгэхээр тэрэн дээр дугаараа битцсэн. Тийм иргээд энэ дугаарлаа залгачгаа эн чи тэгэл цагдаа эн чи ийшээ залгач гээл. Тэгэл би яриад бит хоёр ингээд тангнаас машин авах гэсэн чи ингээл урдчлаа. Одоо ингээд хаана яаж чадах уу гэдгсэн чи маргааш ажлын цагаар өсгээд яг юун дээр ирээ төв дээр ирмэр гээд. Тэгээ юун тэр ажлын цаг магийг хүлээх бит хоёр чиг тэнцээ сандарсан гүйж байгаа штэ. Тэгээ бит хоёр ч баахан нөгөө шилжүүлгийн банк руу залгаад тэр хүний дансыг хааж болох уу гээл. Тэгэл баахан ярьж мараад тэгсэн чинь нөгөө банкны газар нь цагдаатай хэлэх хэрэгтэй гээл. Тэгээ бит хоёр шууд нөгөө ойролцоох цагдаа хаан газар руу очиод тэгээд тэр цагдаа газар нь бит хоёрыг нөгөө машиндаа суулгаад бүр цаад цагдаа газар руугаа очиод одоо юу гэмээ тэр цагдаа газар нь одоо нөгөө яаралтай хэрэгүүлээ тэрийг одоо юу гэж нэрлэв юм бол тим газар байгаад тэгээд цаашаа нөгөө хэрэг бүртгэлийн газар руу бит хоёрыг дагуулж яваад тэгээд тэнд нь бит хоёр хэрэгээ бүртгүүлээд нөгөө мөрдөн байцаагчд нь ингээд ийм болоо тэгээд нөгөө нэг дансныхаа хуулан болгоёг яагаад тэгээд мэдүүлэг өгөөд тэгээд бит хоёр буцаа гэр руугаа яваад тэгээд стил нөгөө нэг хүн чи юу яагаад заахгүй. Тэгээд бит хоёр ингээд нөгөө нэг цагдаад хэллээ мэллээ гэдгээ юусоо хэлээгүй. Айгуул бол ингээд нөгөө бит хоёрын дугаарыг болгохлаа ингээд таг болчих واخ гэж бодоод за тэгвэл бит хоёр ингээд найзаасаа дахиад 4 сая зээлэх гээд байж яг ингээд хотлоо хэлээ байлгаад заахгүй ингээд стил нөгөө холбоотойгоор тэгсэн чи нөгөө чи за хурдлаараа өстой гэж зуггүй болохгүй шим маш их ингээл амар тэгж мгээ за. Тэгэл тойрч машин авах өсгөө хамаада хурдан мөнгө явуулаач найз яасан бэ маасан бэ гэл бүр амар даварцаа ёо. Тэгээд тэгж бит хоёр цагдаагтаа мэдүүлчихэд тэгээд цагдаагийн хүн одоо над хүнтэйгээ дахиж холбоо барих шаардлагагүй бас мөнгө явуулж болохгүй гэж хэлээд тэгээд яг ингээд дараа холбоо барья гэд тэгээ бит хоёр яваад тэгээ байжгаад юу яагаад тэгээд бит хоёр замдаа буцаа гэрлөг ингээд алхаа явж байгаа байхгүй. Тэгээ дахиад нөгөө хүн рүү ингээд залгсан чи бит хоёр ингээд юу яачлаа. Ингээд бит хоёр ингээд гадаад хүмүүс юм оюутан мөн гэлэн үнэхээр чин сэтгэлээсээ бараг гуйж байгаа. За ингээд бит хоёр мөнгө эргүүлээ өгчөө гэд тэгсэн чи үгүй би ингээд өгөхгүй байгаа юм биш ээ. Эн чинь ингээд байгаамаа гэл нөгөө л нэг сони юм дахиад 4 сая нэхэд хэрвээ ингээд хоёр явуулчаал юм бол хоёр мөнгө буцаага ингээд өгч штэ гэж мэгэл заяа. Яа бүр амар зүм үү. Тэгээд маргааш болоо өглөө нь болж байгаа. Тэгээд тэгсэн чи дахиад ярьлаа. Машин яасан бэ? Эсвэл мөнгө авъя гэлтгсэн чи би хэлсэн штэ. Дахиад нөгөө 4 сая явуулчихаа. Гэх бүр ингээд за одоо энтэй ч юу ярих вэ гэл тэгэл байж байгаа бит хоёр never одоо нөгөө солонгосын Google шиг тийм never гэд аппликейшн байхгүй тэндээс ер нь одоо ингээд иймэрхүү өөртөрцөн хүмүүс яадаг юм гэсэн нэг тиймэрхүү юм харж байгаа. Тэгээ тийм одоо танганд ч юм уу тиймэрхүү юмнууд өөртөлсөн бүр ингээд катуг банк гэх хүмүүсийн тийм групп чат хүртэл байд юм билээ. Тэр мөр рүү н ороод би тийшээ чат чад ингээд өөртөлчлээ. Одоо ямар арга хэмжээ авах уу мах уу гэл ингээл энэс ингээ иймэрхүү байдалд ороод мөнгө олж чадсан хүмүүс байна уу гэл тэгэнгүүт бараг л ихэнх нь за хэцүү дээ.
Гэл тэгээ би ингээд дугаараа ийм дугаартай хүмүүс хүн байлээ шүү ингээд та нар болгоомжтойгаараа гэсэн чинь хөөе наа дугаарч аль дээрээс хойш ингээд лөөрч ингээд энэ дугаар яваадсэн штэ гэ бүр тэгээл яа тэгээ би маргааш нь илүү нөгөөдөр нь манайхны ажлын тийм ажлынхаа утаснаас тэр нөрөө зүгээр юу яагаад зүгээр яг янзын үзээд одоо яг нөө янзын үзэх жоох одоо бит хоёрлоо явуулсан дансаараа дахиж мөнгө авдсан мэн үү гэдгийг шалгая гэж бодоод авчлаараа та ингээд нөгөө нэг танган дээр машин зарна гэсэн байсан уу би арай очиж үзэх гэсэн маа гэсэн чинь би арай өөр ажилтайгаа болохоор ингээд юу яач яг авна гэвэл ингээд жолооч хөслөө явуулчих болно гэл яг нөгөө юм яг адилхан юм ярьж байгаа байхгүй тэгвэл өө тийм үү за тэгвэл тэгээ та нар руу дансаа явуулчих гэд би тэгээ нөгөө миний бит хоёрын мөнгө шилжүүлсэн данс мөн байна уу гэдгийг шалгах гээд тэгсэн чинь шал өөр данс явуулж байгаа заяа тэгснэ бас өөр хүний иргэн өнлөх өөр хүний бичиг баримт явуулж байгаа. Тэгээ тэр бүр угаасаа ингээд сурцаан л харсан билээ л дээ. Тэгээд би энэ ингэж угаасаа өөр хүний ингээд дансуудаар ингээд өөртөө авчт юм байна гэж одоо тэгээд би юу яагаад тэгсэн чинь миний тэр ажлын уцраа дахиад залгаа яасан машин авах юм мөнгө газ шилжүүлэр энэ төр гэж мэлсэн. Тэгвэл би таныг ингээд юу дугаарч ингээд шалгуулсан чи та ингээд лөөрэ хэрэг хийсэн хүн биш те ямар амар юм бэ ингээд бицээхгүй тэгсэн чи юу хчлээ за тэгвэл машин авахгүй болог хэлээ гэж авдээ. Яа бүрээ тэнэг заяа. Тэгэл за ер нь тэгэл хүнээс гарах хэвээр юм гарч байгаа юм байлгүй дээ. Одоо тэгээд яах вэ гэл бит хоёр ч гэсэндээ яг нөгөө нэг мэдээж ингээд амар сэтгэл санаа амар сонирхолтой штэ тэр чинь бас бит хоёрын хувьд бол их мөнгө штэ 94 сая вон гэдэг чинь Монгол мөнгөөр 10 сая төгрөг хавцаа тэгэл бит хоёрын тгий сарын цалин ямар их хөдөлмөрлж олсон тэр ингээд зүдэрч олсон мөнгө лээ те тэгэл ёо бүр ингээд амар сонирн байдалд ороод тэгтээ яг бит хоёр ингээд хоёр зэрэг ингээд яа гэхгүй байгаа. За нэг нь ингээд яа гэж яахгүй л өөхөө за зүгээр штэ ста нэрэ ямар эрүүл мэндээр охирсон байгаа ш хойлоо зүгээр штэ мөгөө штэ гээл. Тэгэл нөгөөх нь яа гэхгүй за юунда тэгтээ ингээд нэг ингээд ямартай ч нэг дэмжилцэл яваад зөвхөр ямартай нэг нэгийг бас сонирхолтой нөгөөх нь сонирхолчих гээд байгаа болохоор хоёр зэрэг ингээд нэг тийм юу яахгүй хэцүү байгааг нэгэндээ нэг харуулчихгүй гэсэн шиг нэгээ жоохон дэмжээл тэгэл яадсан. Тэгээ яг юу яагаад нэг амар буруу таалтай чамаас л ингэчлээ гэл амар тэгээд ах биш тэгэл угаасаа хүний амьдралдаа илүүж тохиолдож болно ш тэр болгон дэр нь тэгэл нэг амар буруу таал тэгж мэгэдлээш ямартай ч хоорондоо тэгээ эвтэй нартай аль болох сэтгэл зүгийн дэмжилцэл тэгэл өнгөрсөн. Тэгээ яг ер нь бол нөгөө нэг тэрний яг тэр бит хоёрын машины тэр хэргийн араас яг маргааш нь илүү нөгөө нэг мэрэгдээ ажилдаг байсан одоо нөгөө нэг газарт нь одоо та нар зарим хүмүүс нь үзэн байж магадгүй нөгөө золбоотой үеэр ярьжсэн шүү дээ. Одоо нөгөө Исаны машин ингээд явж байгаад ингээд амар том тийм осол хийсэн ингээд нөгөө тоормцны ажиллагаа болцсон гээд тэр чинь ингээд яг нөгөө нэг мэрэгд өмнө тэр газар ажилдаг байсан байхгүй юу. Тэгээ тэр газартаа ажиллаад нэг 2-3 хоногоос болоод тэгээ тэр одоо өөр газар ажиллаханд бол машин авчихсан байхгүй. Тэгээд тэгжсэн чинь яг тэр өөрх нь ажилдаг байсан газар нь тийм осол болсон гэдгийг сонсоод за ер нь бол яг нэг ийм амар том осол ч юм уу иймэрхүү юмнаас хааж бит хоёрт одоо нэг ийм юм болсон юм байлгүй дээ. Ер нь бол ямар нэг юм болохын тулд ямар нэг юм болдог доо гэж би ер нь тэгж амар дотроо итгэж явдаг хүн байхгүй. Тэгээд ер нь бол нэг юмнаас бит хоёрыг хаагаал одоо бүр юм эрүүл мэнд өөр ямар нэгэн том гар цохирол болохоос өмнө бит хоёрыг иймэрхүү зүйлээр хааж өгсөн юм байна да гэж бодоод тэгээ бит хоёр ерөнхийдөө бол тэгээ өнгөрсөн. Яг мэдээж жоохон ингээ хэцүү байсан л та. Тэгээ яг гарах юм гарч байгаа юм байлгүй гэж бодоод тэгэл өнгөрсөн. Одоо тэгээ яах вэ? Ямар стил тэгэл өнгөрсөн дөө. Тэгээ нэг тийм болсон. Тэгээ та бүхэн одоо нэг танган гээд ловонгийн аппликейшн байдаг шүү дээ. Одоо хуучин эд бараагаа солонгосчууд ингээд зардаг. Хүмүүс оруулаад зардаг. Тэндээс тэгээ юм ахч байгаа бол маш боломжтой байгаарэ. Тэгээд янз бүрийн юмны линк минкэн дээр бас бити хамаагүй дарж ороорой. Ер нь бол тиймэрхүү юм дээр ингээд маш сэрэмжтэй байгаарэ. Хүмүүс тэгээ яг одоо ингээд нөгөө бодоход ямар тэнэг мэдээж та машина үзэж харж авдаг юм байгаа зү маастай гэж бодгол ах. Тэгтээ яг угаасаа тэгээд бит хоёр алдчихэж суралцсан. Алдаанаас л суралцаж хүн амьдрна. Тэгээд
Тэгээд бас өөр чи юу болоо бит хоёр ч бас байранд орох жагаад юу яагаад одоо нөгөө бүр одоо энд нүүж ирэхээс бүр өмнө шүү дээ. Тэр чинь болохоор 3 4 сарын өмнө өвөл. Тэгээ бит хоёр ингээд нэг байр нүүж орох. Ер нь бол нүүнгээ ингээд бодож байсан хгүй тэгээ миний визний хугацаа ингээд тулцсан. Тэгээ тэр байраа сунгуулахаас өмнө ер нь нүүгээд тэгээ тэр байрныхаа гэрээг яагаад визээ сунгуулын Монголын гээд би ярьсан бит хоёр хоорондоо ярьцсан хгүй. Тэгээд байр олигтой байр нчнийхээ олдохгүй тэгээ бит хоёрын мөнгө таарсан ч бас дайггүй орё гэж бодчихсон байрснийхээ олдохгүй нэг бол холдоол тэгэл нэг бол амар үнэтэй болол байсан хгүй. Тэгээд байжсэн чинь мэрэгдээ нөгөө нэг хамт ажилтдаг нэг солонгос ах нь яг хажууд байрна ингээ хоосон тэгээд айгүй хямдхан тэгээ ер нь дайжгүй шүү гээл тэгсэн байхгүй. Тэгээ би за солонгос хүмүүс амьдардаг байр юм бол дайжгүй байр ах та гэдэг мэрэгдэг очоо үзчих гээд тэгээ очоод мэрэгд надаа нөгөө ажил дээр хатайлт ингээл видео кал хийгээд ийм байр байна гэл. Тэгээ яг надад зүгээр нөгөө нэг айгүй том зайтай. Тэгээ яг хуу хэсэг нэг жил мэл хэртэй амьдарчаа за гайгүй хямдхан байр юм байна да. Их хэсэг нэг хямдхан байранд амьдраад мөнгөө цуглуулъя гэд би бас бодоод тэгээ за мэрэж ч гэсэндээ гайгүй мэнэ гэл тэнгуут нь за гайгүй л мэлгөө гэд би ч өөрөө очиж үзээгөө за тэгвэл наад хурууч нүү гэд. Тэгээ бит хоёр чинь 2 3 оныхан дараа начаага баглаа шууд нүцэхгүй би очиж үзээгөө. Тэгээ шууд нүгэл оцсон чинь надад бүр огт таалагдаагүй заяа. Бүр ёо амар сонирн байрсан нэг тийм яг нэг тийм аим шиг байр шиг заяа. Нэг тийм нилээн дээр үеийн тэгээ нөгөө нэг доошогоо ингээ 3 4 шат ингээ явдаг нөгөө нэг подвал руугаа тэнгүүтээ нэг тийм амар сонио. Яг го томын хувь том байгаа заяа. Тэгээ би бүр ингээд уурлаад ёо яаж энэ хүн амьдрах юм ингээд тэгээд хичнээн ингээ хямдхан ч гэсэндээ бүр энэ ч арайчтэй би одоо энд амьдрч чадахгүй байна. Тэгээ мэргэд бас чи тэгээ өөрөө зүгээр байх хичээд гэхгүй би чамаа арайч юм байр гэж бодсонгүй. Тэгээ хоёр чинь тэр чинь тэгээ орой олцсон юм чи. Тэгээ одоо яах ингээ хамаг ачаа баглаад ирсэн гээд тэгээд байжсэн чинь юу бит хоёр шууд Facebook дээрх нөгөө байрны зар тавьдаг группуд байдаг штэ. Тэндээс ингээд ухаан ажилласан чинь яг тэрний ойролцоох нэг халгаад нэг 15 минутын зайтай байр монголчууд зар тавьцаас ахгүй тэгээ айгүй цэвэрхэн харагдсан зурган дээрээс бүх юм нэм цагаан магаан тэгээд яг тэр өдөр биш ч гэсэндээ нөгөө нэг хэд хоногийн дараа нүүж ороход болно гэд нэг тийм зар хийсахгүй тэг ашгүй тэгвэл хоёлаа газ очоод энийг үзчихье гэд. Тэгээ очиж үзсэн чи бит хоёрт айгүй таалагдсан байхгүй юу? Ер нь айгүй цэвэрхэн тэгээ нэг давхарт. Тэгээ бит хоёр нөгөө нэг тэндээсэн монгол хүмүүс байсан болохоор ягаад бит хоёр ингээ нүүх гэрсэн чинь орох жаа байр маань тэгээ яг таалагдсан гээ бит хоёр ачаага түртээ ингээ оруулаад тавьж идэхөө тэгээ та нарыг нүгэ гаргахт чинь хурч ирээ яач бит хоёр тэгээ танаа байранд орё гэдгсэн чи тэгээд тэр айлын хүмүүс чинь тэгдэг гэд. Тэгээ бит хоёр ачаагаар уус тавиад нөгөө өөртөөхөө өмнө амьдарчаасан хоосон байранда нэг 7 8 хоног гэртээ байгаад бараг 10 онцлоо эртээ байгаал хоосон л байгаад шүү. Тэгэл бараг өмсөн хувц мөвцтэй л тэр чигтэй л яваад нөгөө хувц мөвц тэр нөгөө ачаан дундаа богцсон. Тэгээд байж байгаа. За тэгээ нөгөө хүмүүс юу яагаад гарахаар болоо. Тэгээ зүрөөд бит хоёр очиод орой оцсоохгүй. Тэгээ тэр нөгөө хүмүүс нь гэсэндээ ажиллаа тараад нүүж байгаа ингээд. Тэгээ бит хоёрт юу яагаад та хоёр энд байгаа нөгөө нэг гэрээхэн бүх тавилгааг үлдээчээ та хоёр аавав гэ. Тэгээд ороо яхан зарчи тухай хідэр зарна гэд хэлжээ. 100 мянгаар ч 150 мянгаар ч ороо зарчи. Тэгээ бусад ингээд тавилга шкаф буудан тиймэрхүү юмнуудаа галтааны хэрэгсэл галтааны одоо нөгөө нэг пэйж мэж тэмэрхүүнүүдээ бүгдийг нүлтээчээ гэдгсэн байхгүй. Тэгээд би бит хоёр угаасаа өөрсдөөсөө нэг тавилга гэдэг юм байхгүй. Ор тэгээ компьютерээр ширэлээсэн юм чи. Тэгэл за тэгээд гээд тэгээ бит хоёр ч юмнуудаа ингээд зэгцлээл нөгөө айл манч зүүрж гараал. Тэгэл яг гарахаа алдаад тэр ахын тэгдэг байхгүй. Нэрээ хоёр сануулж хэлэхэд нэг жоохон тийм хорхой ганц хоёр гүгээд байгаа харагддаг шүү. Гэтэ ер нь бол гайгүй ганц хоёр харагддээ яхав сануулахад гэд хэлждэг байхгүй юу. Тэгээ би чин хорхоноос хөтлээд хүн юм чинь. Тэгэл юу хорхой хэрэг ямар хорхой жом уу гэдгсэн чинь одоо жом л ахта махта гэл тэгэл гэл нэ амар сонирн болоо явцсан зав би. Тэгээд мэрэгд нөгөө нэг тэр хүмүүсийн бас нүүхчихсэн болохоор юмд нь тусалцаа. Тэгээд цаашаа нөгөө нэг машины бариад хамт явцсан. Тэгээ би ганцаараа юмаа янзлаа үлцээ байхгүй юу. Тэгээд галдааны хэсэг мэсгийн бүр ингээ болондохоо ин хараал нөгөө жомтой гэлсэн болохоор амар агал яна гинт жом гараад ирэхтэй гэл. Тэгээ яг намайг ингээд юу яаж яхад юм янзлж хаад яг гарч ирэх байхгүй. Тэгээ тэр өдөр манай их чи юу яагаад
нөгөө хөдөө идэг болохоор тэгээ сүүлд ажил барьсан. Тэгээ танаад очиод хончигээд тэгээд манай ихч ирж хонсын. Тэгээд манай ихч бодон дээр унтаа бит хоёр орон дээр унтсан байхгүй. Тэгээд орой тэр чинь бүр орой унтцгаа. Тэгээд өглөө манай ихч ажилдаа явцсан. Би чинь хичээлдээ явах байсан юм чаа. Тэгээд тэгсэн чинь манай ихч намайг хичээл дээр хахад залгаад юугаад чатчээд ой танад амар том жомнод харагдаад тэгээ шүнжүүн ингээд будангаас чинь дугаараад унтуулсангүй гээл тэгээ миний бүр ингээд би харцаа заяа юу вэ гэл тэгэл яана тийм үү гэл тэгжсэн тэгээд чи одоо энэ байрны эзэндээ хэлэхгүй бол гээл манай ихч тэгээд бит хоёр ч нөгөө нэг орон дээр унтсан болохоор юу ч мэдрээгүй тэгээд тэр чинь нөгөө орой болцсон болохоор тэгжсэн чинь маргааш нь би тэгээ хичээлээ таарчаад нөгөө фитнестэй яваад тэгээ мэрэгд төрүүлж гэртээ ярьсахгүй тэгээ мэрэгд яг намайг фитнестэй таарч хацаалгаад хүшээ эдний бүр арай л амар жонггүй тэнгэл над руу ярьдаг байхгүй тэгэл би бүр ёо гэлбэр ямар хэцүү юм бэ одоо тэгээ яана гэл тэгээд би бүр ингээ очиж харсан чи бүр амар их заяа тэгээд ингээ нэг ханд нь ингээ зураг мураг ингээ наацсан тэгсэн чи тэр зургийнхын жаацных нь тэнд нь ингээд явж маа заяа яа за шийдэх юм ярьсан түнхээр уучлаарай гэхдээ үнэхээр болсон байдут явдлаас сэтгэл бүтээг. Яа тэгээд нөгөө нэг за бүр энд бол үнэхээр нэр амьдарч чадахгүй өстой нэрээ яаж ингэж амьдрах юм бэ гэл. Тэгээд нөгөө нэг хүмүүстэй хэлээд за ч одоо монгол хүмүүс ачиж ямар муухай юм бэ? Энд ч ийм амар жомтой байсан болоод л бит хоёрт хамаг тавилан мавлахаа үлдээгээл өөртөө ч гэсэндээ нүүцсэн юм шүү гэл миний бүр ингээ уур хүрээд тэгээ нөгөө хүн рүү залга гэд тэгээд мэрхэд нөгөө рүү залгаад тэг бит хоёртой энд ингэж амьдарч чадахгүй яаж ийм байрандаа ингээ хүн оруулж өгч чадчихна гэд тэгээ бүр ингээд байрныхан эзэн хэлээ бит хоёр ингээ гарлаа гэд яа тэгээ бөөн хэрүүл болоо заяа яг нөгөө нэг монгол хүмүүстэй ч хэрэлдэггүй л дээ нөгөө байрны эзэн чи нөгөө нэг алидын гэрээгээ за одоо тийм байхгүй гэд тэгэл бит хоёр ч одоо ингээд чадахгүй ингээд бит хоёр шууд одоо өнөөдөр ингээд нүлээ гэ бүр хамаг юм ингээд баглаад тэг ингээд баглаад тэгээд нөгөө ах чи ингээд тавилан ормороо ингээд хөтлөсөн чи доороос ингээд хараад иртээ. Яа би бүр амьдралтай анх удаа л тийм амар юм харж үзсэн нэрэ. Миний нүд нэрэ юу харчвдаа л гэж бодсон. Би бүр ингээд хүнээс нэрэ би чи нэг амар тийм уурлал ингээд хорч хашгичтай хүн ерөөсөө биш байхгүй юу. Тэр үед би бүр үнэхээр ингээд өвчиж чадахгүй тэр байрны солонгосын зөөгөн тэр монгол ах зах хинтэй жирлээ одоо мэдгүй. Өстө тэр ах рууч та нарт өөртөө ингээд удаан амьдарсан хүмүүс ээжиж яахлаар тэр ах бүр ингээд тээс ахгүй юу. Өстө ийм байсан гэж мдээгүй гэж мэгээд за бид хоёр ингээл тэнд очиод бүтэн 24 цагч болоог байхад тийм олон юг харж байгаа юм чи тэнд төвчнөө эдсээр амьдрсан хүмүүс хараагүй байх гэж юу нь бол байхгүй шүү дээ. Тэгээ бид хоёр анханасаа тэрийг анхааруулчихсан бол бид хоёр өөр арга хэмжээ аваад өөр ингээд байрмаар хайгаа ингээд эсвэл өөртөөхөө хуучин байранд амьдрах ч юм уу тийм арга хэмжээ авах байсан юмн дээр худлаа хэлээд тэгээд үнэхээр өстэй ах нь мэдээгүй уучлаарай би өстэй нэр ийм муухай юм хийх хүн биш гэл яа тэгээд бүр уурчлаа. Йой. Тэгээд бид хоёр чинь тэр оройно шууд юу яагаад хамаг хувцснараа баглаа. Тэгээд гэрэмэрэгээ цоцлаад тэгээд юмнуудаа аваа яваад. Тэгээд хуучин өөрсдийнхөө байсан байрандаа ирээд тэгээд гэрээгээ за бид хоёр өргөлжлүүл сунгаягээ байрны эзэн тэгээ яриад. Манай яг тэр байр ч ямар ч асуудалгүй байсан л та. Тэгээд тэр байраа бид хоёр за хоёлаа зүгээр энэ байраа гоё тортож мартаад энэ байрандаа л ямартай жижигэл амьдарч дараа нь өөр гоё байр гарч ирэхэл үдээ гэт. Яа тэгээд энэ жил нэг тиймэрхүү хадал явдалтай байр машины асуудалтай. Өнгөрлөө ямартай ш тэгээд эцэст нь өөртөө орохыг хүссэн байрандаа орсон. Тэгээд бас машинтай болсон. Тэгээ ерөөхдөө болол яг бид хоёрын энэ жил орж байгаа. Тэгээ жил ороод нэг жоохон тиймэрхүү чанга юмнуудтай таарсан байж байгаа тэгээ. Тэгээ ахтай тэгээ эрүүл саруул байхад бүх юм болно шүү дээ. Тэгээ хоорондоо эвтэй нэртэй байхад л тэгээл болж ил таараа. За тэгээд та нарт анхааруулж хэлэхэд ямартай ч тангнаас болгоомжтой байгаарэ. Элдв байранд орох гэж байгаа бол хорхоо шавж байгаа эсэх бүх юмыг асууж судалж тэр юмнуудыг ингээд хараарэ гэж хэлье. Тэгээд та нарт энэ хүртэл миний адал явдалтай бичлэгийг сонссонд маш их баярлалаа. Тэгээ лайк subscribe дарахаа битгий мартаарай. Бас миний Instagram хуудсыг дагаарай. Би Instagram дээр илүү итгэвтэй байдаг шүү. За тэгээд баяртай. Битээ мохоо комент хийрэй please.